За бүгдэнд нь өдрийн үдшийн мэнд хүргэе. За үзэж байгаа хүмүүст тэр тухайн цаг үеийн мэндийг хүргэе. За ер нь бол сая Монгол Ардын нам эвдэрлээ хийсэн байна. Амжилттай хийсэн байна. Хийн гэдгийг нь бол сая сүүлийн хэдэн өдрийн дараалсан лайвуудаар бүгдийг нь олон талаас нь тайлбарлаа хийж өгсөн. Гэтэ яг тэр дагуу болчлоо. Харамсалтай. Энэ эвдрэл болсон яаж болсон бэ гэдгийг одоо нотолж хэлэхгүй бол хүмүүс ойлгохгүй байгаа. За тэр өглөө засгийн газрын хуралдаан дээр ингээ эхэлж яхад зэрэгцээд болж байгаа үйл явдлуудыг харсан баг тийм. Амар сайхан гихний ээлжинд шадар сайдын албан тушаалаас огцруулаад явуулж инлээ. За амар сайхан л өөрөө гарч байгаа тэгэл мэдээлэл шоу тоглолтууд. За тэгээ амар өсгөлнгийн гаргаж байгаа мэдээлэл шоу тоглолтууд. Булган тоогийнхад гарч байгаа шоу тоглолтууд. Угаасаа ингэж байгаа. Хүчний баланс нэгтгэл шиг шилжчихсэн. Тийм болохоор одоо тохиролцоо явж байгаа. Энэ тохиролцооны ард юу болох вэ гэхээр за тэр нэг өмнө ингээд болдог байсан. Ганц нэг хүмүүс нэг жоохон ял аваад өнгөрнө. Одоо тэр заяа бол хэн блэ? Заяа бол гэж хамтлаа чи нөгөө Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын туслах байсан. Одоо тэр амар өсгөлтөнд холбогддог нэг Вачка. Тэр мэтийн нөхдүүд ингээд ял авах. Амар өсгөлн бол адмиралаараа дамжаад бол нэг оролцоогүй байсан юм байна. За адмирал бол ер нь бол хурц нүс ухаагүй байсан юм байна гэдэг. Тэр юм руугаа орж ирж байгаа. Тэгээ нэг тэнцэнээс хамаа сална. Монголчууд бол хэдэн тэрбум долларын хулгай яригдаад хэдэн зуун их найдын хулгай дээр ирж хагаад тэгэл эргийгээ гуйлагчингараа үлдэнэ. Тийм ээ. Өнөөдөр амьдралын чанар мууцнараад үлдэнэ. Маргааш юу ч өөрчлөгдөхгүй юм. Тэгээ хууртчлаа. Амжилттай хууртлаа. Ямар нэгэн хэрэг бол илэрнэ гэсэн ойлголтоор биш. Хамгийн чухал асуудал нь болохоор дахиж Монголд авилгалын орон зай байхгүй, эрх мэдлийн орон зай байхгүй болох гол асуудал байсан. Тэгээд хоёр том хулгайч нар хооронд нь зодтолдоход тий хорыг хороор тэгээд Монгол ухаан хэлж байгаа юм шиг яриад байгаа тайлбарлаад байгаа. Үгүй тийм юм болоогүй. Хорыг хороор дараагүй. Хорыг хороор дардагчгүй. Нэг талдаа бол Зандан шатар бол өөрөө хулгайч. Хөрөлсөх хулгайч. За тэгээд тэр баяр эдэр ирээд за тэгээд рааш мааш гэдэг энэ Ардын намын синдикатууд те үе ах хулгайч нар нэрээд нэгдэж хурал байгуулад комиссийн болоод Хүрэл Баатар эдэр ярьж байгаа мэдээллүүдийг бүгд үзсэн баг. Тэнд юм үннээ хэлээд байна лээ. Ярин дотроо. Одоо бол дийлдэж байгаа тал нь бууж өгдөг цаг наа. Одоо бол бууж өгж байгаа. Бууж өгсөн тал нь нөгөө уламжлалаараа хатвчнаас ингээд мөлхөж орж ирээд хойморт байгаа шинэ эзнийхээ готлын үнсэн штэ. Тэгээд улын 7. За тэгээд энэ тохироо бол явцсан. Нэгсэндээ амар өсгөлэн амар сайхан тэгээд ер нь бол энэ оюун эрдний тал бол тэр бууж гэж байгаа харагдаа. Нөгөө тал нь болохоор нөгөө талдаа болохоор ингэж байгаа. Хамгийн эмгэнэлтэй хохиролтой болоод Монгол улсад хохиролтой болоод үлдчихэж байгаа юм болохоор жинхэнэ асуудлын гол эздүүд нь сугараад үлдчихлээ. Тийм ээ. Алтмаагийн бат бол сугарж үлдэж байна. За тэгээд энэ Лувсан намсрын оюун эрдэнэ сугарж үлдэж байна. За тэр нэг адмирал митинг жижиг асуудал яриад өнгөрөх юм байна. Тэр олон автокрины хулгай дээр одоо ерөнхийдөө ингээд замхраад алгуулна. Дарагдана. Яагаад ингэж байгаа юм гэхэлэр тэр автокрин чинь энэ сүүлийн 2016 оноос хойш Монгол улсын засгийн газарт ажиллаж байсан бүх хүнд хамаатайсан байхгүй юу? Энэ нүүрсний хулгай бүх хүнд нь хамаатай. Тэгээ ганцхан
нүүсний хулгай яриад иж болохгүй гэдэг ингээд дуудаад яриад чинь нүүсний хулгай мөнгөн дүн тэгээ Монгол улсад учруулж байгаа хохирол нь өдөөж өндөр боловч нийгмийг бүхэлд нь хулгай термин болгосон тэр цаана насар олон хулгай байгаа ч шүү дээ. Тэд нар бүгд замхах юм байна те. Ковидын үеийн олон хулгайнууд жидүү, хөгжлийн банк за тэгээд тэр олон өөрсдийнхөө хамаарал бүхий компаниудаар явсан тэр төрийн өмчийн компаниудаар дамжсан хулгайнууд за тэр тусгай сангуудаар дамжаа явьжсэн бүх хулгайнууд ингээд дарагдана. Бүгд дарагдана. Юу ч өөрчлөгдөхгүй. Магадгүй дараагийн ээлжинд үүсэх улс төрийн нөхцөл байдалд үүсч орж иж байгаа шинэ хулгай термийн аргачлал бүр нарийнсан. Ер нь иргэний хяналтын засаглал бий болоогүй, иргэний оролцоог хангаагүй, за орон нутгийн бие даасан байдлаар дамжиж тэгээ нутгийн өдөрдох ёсны хөгжлийг соёлыг түгээгээгүй цагт бол Монголд хулгай хизээж буурахгүй. Бүр хизээж буурахгүй, улам нэмэгдэнэ. Хулгай бууруулах байгаа хүмүүс юу ихнээс эхлэх ёстой гэж хулгай бууруулна гэж ярьж байгаа бол энэ төрийн өмчийн компаниудынхаа оролцоог бууруулах гэсэн. Энэ олон алдагдaltaй компаниудаа цөөлж эхлэх ёстой байсан. Тийм юм огт яригдаагүй. Тэгээ дээрэс нь энэ олон нууц байсан тэр тусгай компаниуд одоо шүү дээ бэд томилсон, онц байдалд зарлцсан, эднүүдээ цуцлах ёстой байсан. Дахиад дутуу байсан гаргаагүй үлдээх гэсэн тэр олон нууц гэрээнүүдээ гаргаж илүү болох ёстой. Дандаа нөгөө иргэдийг хооронд нь талцуулж, муудалцуулж үд ойлгох байдал үүсгдэг. Үеийн үед үүсгэж байгаа тэр олон нууц гэрээнүүдийг нууцаас гаргах ёстой байсан. Тийм юм болохгүй юм байна. Тэгээд бүгдээрээ хууртчлаа. Ерөнхийдөө бол масаараа хөрс үх зандан шатар тэг Батмүрийн энх 2-3-ыг дэмжиж хагаад хаан болгож өглөө. Тэгээ баяртай маш амжилттай хаан болголоо. За Батмүрийн энх 2-ын тэр яриад байгаа тэр илд тэрийг маш анхааралтай бодороо. Энэ бол энгийн зүйл биш шүү. Илд бол сохор. Илд бол сохор واخгүй. Илдийг хэн барьж байгаа? Илд хаашаа чиглэх юм? Чиглэх болгонд нь хүмүүсийн иргэдийн сэтгэл хөдлөлтөөр тоглоно. Ганц нэг хүмүүсийг илдээр чавчиж байгаа юм шиг харагдаа боловч эргээгээ тэр илд сохор учраас хэн рүү чиглэж магадгүй, тань рүү чиглэж магадгүй. Хаа хамаагүй үдсэн харсан болгонлуугаар чиглэдэг. Гитлер яг ингэж төрсөн. Гитлер анх эхэлж байхдаа еврейчүүдийг үзий ядуулжсэн. Анх эхэлж байхдаа тэ Америк бавшаа Германы ари үндэстнүүдийн дотор байсан оюуны хомсдолтой, Дауны синдромтой тахир дутуу хүмүүсийг устгасан шүү дээ. Энэ бол ари үндэстнүүдийг муухай харагдуулж байгаа учраас гэж зарлж байгаад устгасан. Тэгэхэд германчууд алгадчихжээ. Дараа нь еврейчүүд рүү тэр хүчирхийлэл хийж эхлэхдээ эдгээр бол одоо аричуудын цусыг сордог. Тийм учраас эдний хөрөнгийг хурааж хувааж авцгаа. Бүгднгийн эдрийг одоо газрын хөрснөөс арчина гэж хэлээд эхлүүлж яхад германчууд алгадчихжээ. Путин ч ялгаа авахгүй. Одоо өнөөдөр саяхан Оросын холбооны улсад одоо болж байгаа процессыг ч гэсэн санах хэрэгтэй байхгүй. 2012 онд Путин хийсэн хэд хэдэн хуулийн хүчин хүрээнд аимшигтай юмуд болж байсан. 2005 онд бас аимшигтай юм болж байсан. Энийг ерөөсөө бид нар анзаарахгүй өнгөрцөн байхгүй. Анх одоо Путин тэгээ орон нутаг болгон ингээ бие даасан вант улсууд болчлоо. Тэгээ энэ вант улсууд нь болохоор бүх хүчээ аваад дийлдэхэ байлаа. Том мафиуд бий боллоо гэж хэлээд улсын хэмжээнд те Оросын холбооны улсын хэмжээнд бүх губернаторуудаа нэг шинэ дотор баримтлага хийсэн. Тэгэхэд ард түмэн алгадчихсан баярлж исэн бохгүй. Одоо өнөөдөр шандна Путин хаан болсон. Путин хаан болсон болохоор хаан юу гэдэг гэхлээр шүү дээ, тэ. Өөрөө хэмжээгүйшгүй хязгааргүй их хэрэг мэдлийг бүх орон зай цаг хугацаатаа ингээд бүгднийг эзэн сууж дахлагддаг.
дараа нь тэр хүний хүснээр бүхэн тэр Оросын холбооны улсын бүх ард иргэд нь одоо амьдарч байгаа. Өнөөдөр Оросын эдийн засаг цаг минутаас уналтанд орж байна. Цаг минут секундээр асар хурдтай болж байна. Оросууд өнөөдөр харийн нутагт тэг хөрш орондоо дайн эхлүүлсэн бол өнөөдөр дайн нь өөрийнх нь нутагт ороод ирсэн. Улс орных нь баруун хязгаараар юусэн битүү дайны утаан дотор орцсон байгаа. Дэлхийн нийт тавигдж байгаа хоригууд нь улам хүчээ аваад улам нэмэгдэж байна. Оросын холбооны улсын иргэд дэлхийн хаа нэгтээ амьдрахад Орос гэдэг үндсэн дээр бүгд хардагдаж сэрдэгдэж өшгөгдөж байна. Учир нь яагаад гэвэл дэлхийн энд тэндгөө Оросын байгуулсан нууц сүлжээнүүд баримтлагдаад байгаа. Илчлэгдээд байгаа. Түүнээс үүдэлтэйгээр ингээд маш олон хувилдаанууд нь задран унжаагаас өвдөд Оросуудад итгэх дэлхийд даяараа унсан. Яг дэлхийн 2 дугаар дайны дараа Германы үндэстэн ч гэсэн тэгээ 30-40 жил үргэлжилсэн маш их тийм хүнд хавчлагын дотор амьдсан шүү дээ. Нэр хүнд байхгүй. Яг ийм нөхцөл байдал бий болдог аргачлал нь одоо Монголд болж байна. Энэ гэхдээ өмнө нь болсон. Өмнө сайн санаж явах юм бол бид нар сайн санах хэрэгтэй. Бод олон талаас нь бод 2000 тэр нэг 8 оны 7 сарын 1-ийг мартчих болохгүй байхгүй. Тэр өдөр эвдэрлийн аюу тум асуудал шийдэгдсэн. Тэгээд тайзан дээр болохоор нэг нэгнийгээ үзэн ядаж байгаа хүмүүс яриад байсан. Нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй энгийн тгийг нэг үсэнд дуусгах дарна. Дахиж Монголд одоо юм авилгал тэг албан тушаалын гэмт хэрэг нууц хувилдаан хийлгэхгүй гэж ярьж байсан. Үгүй тэгвэл тэрэнд улам нэмэгдсэн. Тэгээд сүүлд 2017 онд нэг шудраг тавын жагсаал гарч ирсэн тийм. Нэг гомбын инх хултыг огцруулж яхад бас яг нэвлэрлийн асуудал явагдсан байхгүй. Тэгэхэд бас яг ингэ тайзан дээр болохоор бүгд манай мафиг устгах нь гэлээ. Бүгдээрээ өмнөхүү итгэл үнэмшилтэй бүгд бүтэн улсаараа тийм хурам эхлэлтэнд автсан, хүн бат автсан шүү дээ. Гэхдээ тийм зүйл болоогүй. Манай маф нь устаагүй. Бүр нарийнсан. Бүр их нарийнсан. Тэгээ нарийнсныхаа хор ганд өнөөдөр Монгол улсын улсын төсвийг зөвхөн улсын төсөв 32 их найд шүү дээ улсын төсөв. Өнгөрсөн жил 34 их найд байж байгаа 32 их найд болсон. 32 их найдын улсын төсөвтэй улсын 3-4 жилийн төсвийг эдгээр хулгайж идсэн шүү дээ. Зөвхөн Дувсан намсрын оюун эрдэнэ засгийн газар 125 сая их найд төгрөгөөр төсөв батлуулж ирсэн. Одоо харалтаа цахилгаан байгаа мó? Тог байгаа мó? Дулаан байгаа мó? Эмнэлэг байгаа мó? Сургууль байгаа мó? Бензиний шатхууны нөөцийн савчгүй сууж байгаа үстэй. Бүгдүүтэн улсыг тийм болтол нь тонн дээрэмдэж байна шүү дээ. Одоо тэгээ хулгайч нараас дээрэмчдээс миний цалин нэмээд өгөөч гэж гуйгаад байгаа байхгүй царай халтаад. Би эмнэлэгт үзүүлмээр байна. Яах вэ? Над туслаач гэж гуйгаад байгаа байхгүй. Тэгээд тэр тусламж нь байхгүй болохоор хандив гуугаа явжидаг. Тийм ээ? Ийм хөсвийн улс болж хувирж штэ Монгол улс. Яагаад энийг ойлгохгүй юм бэ? Хэдэн удаа хурддаг юм бэ? Улс төр бол яригддаг нэг зүйл биш үү, тийм. Нэг голын усанд 2 удаа ордоггүй гэдэг үгээр маш их давтагж ярьдаг. Бид нар удаа дараа хуурдаг чинь яг нэг технологид. Яг одоогийн нөхцөл байдал бол заллан явж байна. Хуурам эхэлж явж байна. Амар эсгэлэн тийм аймаг шорон моронд явахааргүй байна. Наад чинь яг улс төрийн карьер нэг хэсэг дуусчлаа. Магадгүй буцаагаад ийм карьерийг босгож ирэх орон зай байгаа учраас босоод ирэх байх. Аймаг шорон моронд явбал тэгэл хохирол мөхрөл багадуулах байгаа зүйл болохгүй. Алтмаагийн Баттулга ял наймаалтчлаа. Одоо тэр цагдаагийн газрын дарга болж байгаа нөхөр чинь Алтмаагийн Баттулгын шууд дэмжлэгээр цагдаагийн газрын дарга болсон шүү дээ. Тэгээ энэ хүний үед юу болж ирснийг мартаж болохгүй л. Энэ хүний үед Монголд жагсаал цуглаан хийж яхад тэр болд гэд генералыг жагсаал цуглаан хийж яхад хичнээн олон хүмүүс хэрэг үүслээ. Хичнээн олон хүмүүст ял өглөө. 6 жил 7 жил тасрахгүй шорон цагдаа сэргийлэх прокурорын хаалгаар дамжаа явж тэр нөгөө нэг эсэргүүцчихсэн хүмүүс чинь одоо хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. Тэгээд хөө хилцэх хугацаанд дуусаа шүүхийн 3 шатны байдлын давтсан байхад буцаага шинээр хэрэг үүсгээд дахиад хилчлээ шүү дээ.
За тэгэл хажууд нь одоо тэр нөгөө мөнх эрдэнэ эрдэнэ гарч ирчихсэн. Тэр төрийн өмчийн компани ороод тэр ажил байдлыг шалгаж байгаа. Тэгэл тэрэнд нь уянгалаа, баярлал хөөрхийн үгүй шүү дээ. Наа чинь жүжиг явж байгаа. Мөнх эрдэнэ бас ял наймаалт чинь наад чинь тэр Цогтбаатаргийн тэр төрсөн дүүн улсын хурлаас татагдах болцлоо хангацсан. Тэр чи эрүүгийн гэмтэрхтэй холбоотой асуудал яригдэж байна лээ. Тэр асуудлыг очиод үзэж хараач тэр мөнх эрдэнэ амаар яриад байгаа юм. Тэр нь одоохондоо тэр нөгөө нэг тодорхой гацсан нүдэн байцаалтын хэрэгүүд нь тэр харагдчихлаа л шүү дээ. Тэгээ хин нэг нь дуртаа очиод Эрдэнэс Монгол юм оюут толгой Эрдэнэс оюут толгой тэр ороод тэр лайв хийх гээд оролдоод үзэлдээ шууд шороо явна шүү дээ. Болохгүй шүү дээ чинь. Тийм юм байхгүй мөнх эрдэнэний зориудаар над чинь оруулж байгаа бүх хүмүүсийн анхаарлыг ийш нь татаж чангааж тэ сэдвийг өөрчилж идэр. Янз янзын аргачлал зөндөө явж байна юм даа. Одоо сэдвийн өөрчлөлтийн аргачлал олон төрлөөр байдаг. Маш олон төрлийн аргачлалууд байдаг байхгүй. За тэгээ одоо бол яг бодитоор шүү дээ тэ амар исхлан их хурлаасаа татагдана. Нөгөө талдаа за тэр хин булган туяа татагдана. Эдгэр чинь угаасаа эрүүгийн асуудал үүсгэсэн явж байгаа нь үнэн. За тэгээд тэр дахиад хэд хэдэн хүмүүс татагдана. Тэр Хиншүү Ганбаатар татагдана. Гарцаа авахгүй татагдана. Хиншүү Ганбаатар дээр тэ сайн санах юм бол прокурорын байгууллагын хүмүүс тэр нөгөө туслахын гэрт нь очиод нийжлэг хийдэг штэ. Тэр дотор ярьж байгаа яриан дотор дараад нь ордон дотор сэтгүүлчдтэй ингээ хальт ингээ ярьж байгаа яриан дотор тэр туслах байсан хоёр нөхөр хэрэгээ хүлээцсэн гэдэг дурцсан байхгүй. Мэдүүлэг өгсөө ингээд хэлсэн штэ. Гарцаагүй байдалд орсон байхгүй. Хиншүү Ганбаатар хулгайч байсан батлагдах тийшээ орчихсон байхгүй. Энэ угаасаа явна. Тэгээ явахгүй тулд хийж байгаа аргачлалуудад нь бид нар хууртаад байна штэ. Том зургаараа бол жинхэнэ дээдлийн нөгөө хамаг будлааныг тарьсан нөхдүүд чинь суугаж үлдчих чинь. Оюун эрдэнэ суугаж үлдэх юм байна. Алтмаагийн Батлог суугаж үлдэх юм байна. Тийм ээ? Ардын нам суугаж үлдэх юм байна. Ардын нам суугаж үлдэх юм биш үү? Ардын нам чинь хэрвээ энэ асуудал бүр цаашаага хүчээ аваад томоо зургаараа ингээд яг тий эрүүл тийшээгээ явсан бол ардын намын хугацаанд бүр татан буугдах тийшээгээ орох байхгүй. Монгол улсад учруулсан энэ үлэмж хэмжээний эдийн засаг нийгмийг хорсон энэ том гэмт хэргийг би геноцид гэж хэлсэн. Санхүү эдийн засгаар учруулсан геноцид гэж хэлсэн. Энэ геноцидыг нохчин дарах энэ зам руугаа орох юм бол ардын нам бүх тэ Монгол улсын хэмжээнд байгаа хөрөнгөө хураалгаад бүх одоо тэр сүүлийн тэр 8-9 жилийн хугацаанд эдний нам дээр ажиллаж исэн бүх хүмүүстээ хориг тавиад энэ намын үйл ажиллагаанд дээр хориг тавиад явах хууль эрх зүйн орчин Монгол улсад байсан. Тэгээ бид нар ийм том юм алдлаа. Залгуулад Монгол улсад иргэний нийгэм хөгжих, иргэний хяналтын засаглал бий болох, иргэний оролцоо сайжрах, иргэний боловсрол дэвшлэх, дахиад Монгол улсад авилгал гэмт хэрэгдэггүй тэр орчин нь өөрөө устдаг энэ нийгмийг бүтээн байгуулах цаг хугацаагаа бид нар алдаж байна яг одоо. Бид нар амар том хохирд руу орчлоо, хууртчлаа. Мөхлөрөө хууртчлаа. Та нар нэг ингээл аюу том андуурж ирэл байгаа. Ялангуяа тэр андуурж ирж байгаа хүмүүсийг хэн бичээд байгааг нь сайн анзаарах хэрэгтэй. Хэн юу бичээд байгааг анзаарах хэрэгтэй. Хиний комментэн дээр юу байгаад байгааг. Ялангуяа Халтмаагийн Баттулгын хар масын зүгээс гарч иж байгаа үгэн дотор Непалд нь гэж яриад байгаа байхгүй. Хэрвээ Зандны шатар энэ хоёр энэ гэмт хэрэгтэйгээ эвлэрээд тохиролцоод явах юм бол Непалд нь ард түмний өмнө шившгээ дийлэн эдний эсрэг босно гэж яриад байгаа. Үгүй. Ард түмэн гэж хэнийг хэлээд байгаа. Ард түмэн гэж хин. Тэндээсээ эхлээ бодолтой. Ард түмэн гэдэг чинь хий хоосон зүйл шүү дээ. Яг нэг үгүй хэлэх юм бол народ гэдэг үг яаж гарсныг ч гэсэн сайн бодох хэрэгтэй. Энэ лүмбэн пролетар манкурт тэг боолын сэтгүүдээ хүн сүргийг бий болгочиж тэр пролетарын нэгэн большевикчүүдийг босгох замаа гаргасан байхгүй. Яг тэрхлээ тэрний төвшнгөөс дээшээ байсан бүх хүмүүсийг нь ухамсарт тэ жинхэнэ иргэдийн устгасан байхгүй. Монголд ч итгэсэн шүү дээ. 100 орчим мянган хүн алж хийдсэн биш. Зүгээр одоо баримтаар нотлож байгаа 40 мянган хүн гэж хэлээд байгаа. Баримтгүй нотлогдчихсан үү түмэн хэрэгүүд тэр олон түүхийн сурагч хүнүүд гэж гараад ирсэн биш үү? Ямар ч тоо байхгүй.
Тэгэд ийм түүхийн торгон цаг мөчтөр бид нар дахиад алдаагаа давтчихин. Яг одоо яг нөгөө өмнөх алдаагаа давтчихин. 2008 оны 7 сарын алдааг давтчихин. 2017 онд болсон тий 12 дугаар сар 1 дугаар сард дамжиж явж байгаа. 1 дугаар сард мигэн буюу инх болт 1 сарын 17 нэгдэг хаа тий огцорж исэн. Тэр тохиролцоо яг одоо сая хийгдчихлээ. Хүмүүсийн нэргэдийн нүдэн дээр бол маш олон төрлийн шоу тоглолтууд болчлоо. Шоунд нь хурдлаа автлаа. Хэвлэл мэдээллээр дамжаад. Хэвлэл мэдээлэл дөвдөх засаглал биш. Иргэний хяналтын засаглал биш. Хэвлэл мэдээлэл бол энэ дотор байдаг. Зүгээр нэг энэ институцийн хэмжээнд очих болохоор энэ дотор нь байдаг зүгээр эд эсн. Энэ иргэний хяналтын засаглалыг энэ ардын намынхан хизээч хийхгүй, хизээч санаачлахгүй. Одоо бол тэгэд залгуулаад ачсан намын буруутаа үйлдэл мэтэр яриад хэлсэн байна. Тийм ээ? 10 тэрбум долларын алдагталтай гэрээг арчилсан нам хийсэн гинэ. Үгүй. Халтмаагийн Баттулга Туван хоёр бол арчилсан нам биш. Лувсан намсрын ган төмөр муу сүнсээ худалдахад бэлэн тэрмүү хулгайч арчилсан нам биш. Энэ үжил баримтлал биш байсан. Өмнөх зүйл нь биш байсан. Энийг худалдаж хоол олж ижижсэн нь бол тэр бол үнэн. Гэхдээ тэрийг арчилсан нам зогсоосон. Тэгэд яг уу нэг хардаж эсвэл мэргэлж тааж ярьдаг зүйл энэ улс төр бол биш байхгүй. Тэ? Энэ тооцч бодч гаргалгааг ингээд хийдэг урьдчилж тооцоолж боддог зүйл байхгүй. Чи шинжлэх ухаан байхгүй да. Хүнийг эмчлэхдээ эмчнэр шинжлэх ухаанаар эмчилж байгаа шүү дээ. Бүх төрлийн шинжилгээнүүдийг хийгээд яг яагаад өвдсөн юм бэ? Яг юунаас болоод ходоод нь өвдөд байгаа? Тэр сэтгэл зүгээс нь болоод байгаа юм уу? Илгэний үйл ажиллагаанаас нь болоод байгаа юм уу? Бүх талаас нь судалж мэдээд ходоодын эмчлэхийн тулд зэрэгцүүлээд нойр булчирхаа цэс илгийн эмчлэх юм уу? Цусын эмчлэх юм уу? Тэгжээж ходоодоо эмчлэх юм уу? Энэ шинжлэх ухаан байгаа. Зүгээр ходоодын эмчлэх гэж байгааг л ходоодны юм уугаадах юм бол залгуулад нөгөө нэг идэвхтний гимтэж идэг штэ. Яг энэ шиг улс төр бол шинжлэх ухаан багхгүй. Авилгал хулгай дээрэмтэй тэмцэх чинь гээл хулгай дэрэм ярьсаар хагаад хуурам ихтэл явчлаа сайн. Өмнөж тэгжээсэн яг тэрэнд давтарчлаа. А тэгвэл энийг засдаг энэ аргачлууд нь нэгч яригдсангүй. Маш харамсалтай цаг үе болоод өнгөрөх зам руугаа орчлоо. Тэгэд энийг ярьж байсан хүмүүсийг сая ямар муухай гутаанд оромжлоо. Ялангуяа манай энэ арчилсан намын хідэн мулгуу залуучууд те. Утганбаяр Тулахт. Тэгээ Баасанхүү үуч шалгаалга. Баасанхүү хуульчийн хувьд сайн л та. Хуулиа тэр процедуруудын процессүүдийн өдр аягүй сайн тайлбарлаж ийн гэдэг задлангууд нь би үзсэн. Зүг байлээ. Гэхдээ улс төрийг энэ хуулийнхан хуулиараа тайлбарлаад, эдийн засгчнаар эдийн засгаараа тайлбарлаад улс төрийнхэн улс төр болгоод тоглочихлоо энэ шоу болчдөг байхгүй. Үгүй энэ чинь нийгмийн шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухаан хавсарч иж явдаг. Энэ шинжлэх ухаан дотор чинь эдийн засгчд нь сегмент нь тэр хуульчд нь энэ дотор байдаг сегмент нь тэр ингээд бусад бүх салбарууд нь энэ дотроо байдаг. Нийгэм дотор чинь энэ чинь бүгдээрээ бүлэгжээж нийгэм болдог. Чи Монгол гэрээр бол галаа өрдүүлээд хаяага дулаалахгүй бол тэр гэр чинь дулаахгүй үстэй. Тэр Монгол гэр чинь нийгэмгээ тооцолдоо. Тэр дотор байдаг баг нь эдийн засаг хуулийн байна. Гал нь одоо тэгээд тэр юм үдийн тий. Тэр авдар сав мав гэдэг ингээ бүх юмнууд нь бүр ижимрэн байж тэр гэртээ сайхан тогтоо дулаахан амьдрын штеп. Бид нар яг ингээ суур онлын мэдлэг байхгүй. Тэгээд тэр Тэмүүжингийн яриаг бас манай тэр жиргэнийхэн огт ойлгоогүй. Улсын хурлын гишүүн Тэмүүжин үндсэн хуулийн философийг тайлбарлаадсан байхгүй. Философийн энэ зөрчлийн дараа юу болдгийг бас тайлбарлаадсан байхгүй. Ардын намыг өмөрөөгүй, Зандан шатрыг өмөрөөгүй, эсвэл Халтмаагийн Баттулгыг өмөрөөгүй. Энэ чи философийн ярихлаар чинь тэр философч нь өөрөө юунд дээр суурилж байгаа юм бэ? Үндсэн хууль юунд суурилж байгаа юм бэ гэдгийг яриад байсан юм аа.
Тэр Батүл ах чинь энэ улс төр чинь өмнө явдаг заллингууд чинь ингэж явааддаг байсан ба. Одоо энэ бол том хэмжээний Монгол улсын эсрэг хийсэн санаатай хорон зүдэх үйл ажиллагаа зогсоох анхаарах зүйлийг тайлбарлаадсан байна. Хамгийн чухал анхаарах зүйлийг тайлбарлаадсан чинь Батүл ахыг худалдагдсан байна. Тэмүүжин худалдагдсан байна гэж бүгдээр зэрэг бүүлээд юм байна. Цаадахыг ойлгоогүй. Юу ч ойлгоогүй. За тэгээд манай Чимбаах бас амар их олон талаас нь тайлбарсан. Яг ийм зүйл болоод байна. Бүтнээр нь хараа гэд. Үнэхээр бүтнээр нь харж чадсангаа маш харамсалтай. За ганц нэг комент уншдаг өндөрлөе гэдэг. За манай Макс ах ороод ирсэн байгаа. Макс ахтай минь төргий Гамбат гэдэг манай эрхчлөө төвийн манай одоо үүсгэн байгуулагч гишүүн. Тэгээд сая Гамбат ахыхаа би орчуулсан цахиагийн хэлбэг дөржийн хөврийн институттэй тэр хэдэн 10,000 40-50 мянган хүмүүсийн өмнө тавьсан ихтгэлийн орчуулгын бүрийн ихээр нь тавьсан байгаа. Тэр бичлэг нь бас YouTube дээр гарсан байлаа. Тэр орчуулга за тэр ихтгэлийг нэг юмыг ойлгох хэрэгтэй байгаа. Америкийн нэгдсэн улс болон хүн төрөлхтөн 8.5 тэрбум хүн дотор эрхчлөө ямар чухал үнцэнтэй байсныг Монгол улс тэр эрхчлөөгөө олж авахдаа ямар хүнд хүчил замыг туулж явахдаа бидний олсон ололтыг тэгээ өнөөдрийн бидний бүдэлж байгаа бүдлааныг тэнд уншицсан байлээ. Тэр үгэн дотор үг гэдэг байхгүй. Үгэн дотор бүхэл бүтэн нийгэм багтж байдаг тийм. Зөвхөн эрхчлөө гэдэг үгэн дээр бүхлөтөн хүн төрөлхтний хувь заяа багтж штэ. Тэгэхээр ийм нарийн зүйлийг орчуулж гисэн Гамбатахтай баярлалаа. Тэгэд маш их олон хүн үзсэн. Хэдэн хүмүүс тавьсан байлээ. Тэр нь их сайн зүйл. Хэдэн 100 мянган хүн үзсэн байлээ. Их баяртай байгаа. Тэгэд хэдэн мянган шеэр хийсэн. За тэгээд ийм соён гэгөөрлөх ажлыг хийсэн Гамбатах Макс ахтай баярлалаа. Иргэд төрийн альва шийдвэрийг шүүхэд аваачиж өгдөг болсноор иргэний хяналтын засаглал эхэлнэ. Би зөвшөөрөөгүй байна. Надад таалагдахгүй байна гэж шүүхэд өгдөг. Ядаргаа болох үед бидний хяналт эхэлнэ гэж. Энэ иргэний хяналтыг хэлсэн байгаа байхгүй. Энэ ерөөсөө тэр шүү дээ. Таныг дараагаа өдөртөх юм уу? Та өөрийгөө өдөртөх юм уу гэдэг чинь энэ чи суурийн энэ иргэний хяналт хамгаалж өгдөг байхгүй. Тэгээ иргэний хяналт бий болсон улсад яадаг вэ гэхээр авилгалын гэмт хэргийг илрүүлэхээр иргэний хяналтын байгууллагууд хоорондоо өрсөлдөд өгдөг байхгүй. Маш хурдтайгаар өрсөлдсөөр байгаа тэр гэмт хэргийн шүүхэд авчиж өгөө шүүн таслах ажиллагаанд нь ялт байгуулад тэр хүмүүсийг буруутай хүмүүсийг нь 3 шатны шүүхээр ялт байгуулад ялыг нүүрүүлээд 3 шатны шүүхэд очихгүй дээ ер нь очтгүй юм билэ. Дийлэнх кейсүүдийг харахад ихний шүүхтээ ялагдал шууд бурууга хүлээн зөвшөөрөөд ялаа багасгах тийшээ ордог юм билээ. За тэгээд гэмт хэрэгтэнгүүдийг одоо өнөөдрийн жишээ нь энэ 100 их найдын гэмт хэргийг үүсгэсэн энэ маш том зохион байгуулалттай гэмт хэргийг те Монгол улсын төрийн эсрэг гэмт хэрэг энэ ганцхан сая Булгантбайгийн хийсэн зүйл биш те. Энэ гэмт хэргийг хийсэн маш том бүлэглэл байхгүй. Энэ нөхдүүдийг өштэй те хэн байсан энэний хохирол нь ямар байсан те бүгднгийн шүүхийн үн нотлоод батлаад гаргаж ирээд ялыг нүүрүүлэх ажиллагааг явдаг процессыг иргэний хяналт гэж нэрлэдэг та. Энэ ямар нэгэн хуулийн байгууллагын хийдэг зүйл биш. Ямар нэгэн төрийн байгууллагын хийдэг зүйл биш. Энэ төрийн бус байгууллага иргэдийн хийдэг иргэний оролцоогоор хийгддэг зүйл байхгүй. Тэгээд ийм иргэний хяналт бий болсон улсад авилгач хулгайч эрх мэдлийн донтой хүмүүс орших орон зай нь хомигдчихэд байдаг байхгүй. Энэ зүгээр ингээд зөвхөн төр дээр болж байгаа маш олон хулгайг ингээд зогсоодог зүйл биш байхгүй. Иргэний нийгэмд байгаад байгаа энэ хууль бус лөөгрүүдийг хүртэл устгах нь. Одоо жишээ нь Монголд ингээд хардаа янз янзын санхүүгийн одоо понзи схемүүд гарч ирэл авраг том хулгай дэрмүүд хийчихдэг. Энийг хүртэл иргэний хяналт чинь будаа болгон зогсооно. Шүүхтээр авчиж тэр хүмүүсийн эцсийн дүндээ иргэний хяналтын нийгмийн гол зорилго нь юу вэ гэхээр хүмүүсийг хохирлгүй болгохтой байдаг байхгүй үнц нь.
Би нэг лөөвөрчөнд очиод залдуулаад хөрөнгө алдсан байж хахад тэнд иргэний хяналт үйлчлэх юм бол миний хохирлыг барагдуулахад тусалдаг тэрийг хэлээд байгаа. За энэ дараагийн нэг юм нотхон чимэг чадамбаа гэд худлаа юм тэнүүлэхэ болгоно. Хулгайтай эвлэрэхгүй гэж хэлсэн хиний захиал худлаа яриад байгаа юм бол хиний захиал гаргана. За энэ ингэдгээ. Энэ их гоё сэдв хүн. Энэ нотхон чимэг чадамбаа гэдэг хүн бол миний доор нэлээд хэдэн жилийн бичиж байгаа юм л та хөрхий. Нөгөө Манкурт бол хомосод хүн гэж ярьдаг шүү дээ. Энэ хүн бол яг тийм хүн багхгүй. Тэгээ сая миний нөгөө ярианы ихнэлийг ингээд сонсоог болохоор ойлгоогүй юм шиг байна. Би ярианы хиндээ хэлж ирсэн. Шин баатар төрөхдөө эсвэл шин дайсан бий болохдоо нэг сэдв чухал байдаг байхгүй. Гэтэл та айц үзэн ядалт. Нөгөө талдөө хүлээн зөвшөөрөх хэмжээний таалагдах сэдв. Тэгэхээр энэ зандан шатарч ялгаа байхгүй, их хоёрч ялгаа байхгүй яг тэрийг одоо ашиглаж байна. Нэг талдаа. Тэд нар бол одоо нийгэмд бол өстой баатар шиг харагдаад эхэлсэн. Үеийн үедээ тэгсэн. Шинээр төрж гарч ирж байгаа баатар болгон тэрийг ярьдаг байхгүй. Авилгалын эсрэг ярьдаг, хулгайч нарын эсрэг ярьдаг. Тэр муу хөлдөө толгой оюун эрдэнчийн хүртэл тэрийг ярьж ирсэн шүү дээ. Санахгүй нь. Худлаа ярихаас өөр чадвар байхгүй, ямар ч мэдлэггүй тий. Худлаа ярих донтоо шүү дээ тэр хүн чинь. Тэг гаж дон бохгүй одоо муу зуршил өгдөг шүү хүнд. Тий? Тийм хүн бохгүй. Тэг тэр хүн хүртэл шүү дээ анх манан мафа яриад галзуурууд ивж явахдаа нэг л их том хулгайч нарыг устгах гэж яриадсан бохгүй. Хизээч хулгайч устгаагүй. Гүн чи бүр огцохныхоо өмнө хүртэл манан мафа явж ирсэн шүү. За тэгээд нөгөө талд нь нөгөө айдас бий болгодог, үзий ядалт бий болгодог. Үзий ядалт нь сая ингээд бий болсон хөрсөн 100 гаруй ихний эдийн бодит тулгаан орон зай бол байгаад байна шүү дээ. Энэ дээр нөгөө өнөөдөр иргэдийн амьдрал доошлоод ирэхлээр нуруутай хайж эхэлж байгаа. Өсөөтэй хайж эхэлж байгаа. Дээрээс нь иргэдэд хууль амар хатуу үйлчилдэг болоод энэ их мэдлийн авилгалын хулгайчдыг хамгаалдаг болоод ирэхлээр хүссэн хүсээгүй нийгэмдээ итгэх, хуульд итгэх, итгэлээ алдсан иргэдэд үзий ядалт бий болсон байдаг хгүй. Тэрэн дээр нь тоглолт хийсэн сая. Өмнө ч тэгжсэн. За тэгэнгүүтээ дахиад нэг юм сайн анхаараа заяа. Амар сайхан засгийн газрын хуралдаан дээрээс хөөгдөж гарч ирээд мэдээлэл хийсэн. Өөрийнхөө сошиалаар дамжиж мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэл дотор хүний эрх хэрэгчлөө. Тэ? Арчсан нийгэм. За тэгээд парламентын дархлааг би хүн хөлтлөө хамгаалах болно шийдэж байгаа. За энэ үгийг нь шүү дээ, маш олон ийм ловөрчд хэлсэн байдаг байхгүй. Бүх адгийн ловөрчин заяа. Дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө амар өсгөлэн хүртэл гэж биччихсэн. Дөнгөж саяхан адгийн түрэмгийл яриа явьжсэн. Тэр сайн зэрэг хүртэл ирхчлээ ярьсан шүү дээ. Хамгийн адгийн ловөрчтэй шүү дээ, өөрөө булган шахагдаад ирэхлээр ирхчлээ ярьдаг. Хамгийн адгийн ловөрчд их мэдэлд очихын тулд авилгачдыг нухан дарна, хулгай дэрмийг зогсооно, их хэрэгчл юу их орон газар нутаг, газар шороо, байгалийн баялаг ийм тренд үгнүүд байнга л явдаг штэ. Гэхдээ юу өөрчлөгдсөн үгүй, өөрчлөгдөхгүй. Бодлого ярьж байгаа нь хэн бэ наа? Бодлого хэн яриад байна? Хинч бодлого ярихгүй, хэрэгжүүлэхгүй. За тэр учирлын яриаг бол бодлого гэж харж болохгүй, андуурч болохгүй. Ийм яриаг өмнө учирлын одоо ярьдаг яриануудыг ардын намд ярьдаг хэд хэдэн хүмүүс байсан. Цаг үед. Жишээ нь учрал юу ярьсан гэхлээр чинь сахим орчинд иргэний эрхчлийг хамгаалнаа. Чөлөөт эдийн засагт бизнесийн эрхчлийг хамгаалнаа гэж ярьдаг байхгүй. Хувийн өмчийг хамгаалнаа. Тэгээд тэрнгүүрээ сая хамгийн сүүлд нь бол одоо учрал тэргүүн шатарсан гэж байгаа шүү дээ Монгол улсын. Эдийн засгийн чөлөөт эдийн засгийн орчинд бизнесийн эрх хэрэгчлийг хамгаалах талаар консорциум хийж зохион байгуулсан байхгүй. Тэр консорциум ерөөсөө хэрэггүй байсан. Тийм их мөнгө үрэх шаардлагагүй байсан. Үгүй чинь бодитоор тэр 500 гаруй 600 гаруй тэ зөвшөөрөл эцсийн дүгнэлт 9 шидийн юм цоцлол та болил доо.
Бараг 2000 орчим хуулийн зохицуултын бизнесийн орчин чинь орчин биш үү? Энд чинь бүгдээр эрхчлээг нь хамж байгаа шүү дээ. Тэгээд тэр 30 их найдын алдагталтай төрийн өмчийн компаниудаа цөөлөлдөө 22 ямаа зүгээр багсгачихл та. Гэхдээ маш энгийн бохгүй да. Ерөөсөө иргэдээс юу ч шаардахгүй, юу ч нэхгүйгээр эхний ээлжинд те. Одоо хууль журам дүрм ингээд дагаа явах юм чи 2000 гаруй тийм зохицуулт биш дээ. Бүх зохицуултын ард те чөлөөт эдийн засгийг хэмжээдэг байхгүй. Тэр татвараа бууруулчих л да. Шатлсан татваруудаа заваарлаад байгаа тэр нийгмийн даатгал дээр байгаа тэр хувийн орлогын албан дотор дээр байгаа тэр Монголд хизээж боломжгүй дундаж давхрахыг нухчин дарах устгах зорилготой энэ шатлсан татварууд чинь үүснээс хойш одоо тэр тоон статистикийг харалтаа. Уу ядуучууд чинь хурдтай өсөж байна шүү дээ Монголд. Дундад давхрахын чинь хүмүүс ядуу нэрүүг маш хурдтай өсөж орж штэ. Тэгээ нийгэм дотор чинь тэр баячуудгээ үзий ядуулаад байгаа тэр чинь 3% нь хүрэхгүй явж байгаа штэ. Монголын баячууд гэдэг байгаа чинь. Дундаж давхрахын чинь 40-50% дээш бижиж энэ улс орон чинь хөгждөг юм байгаа зү ихний ээлжинд те. Дундаж давхрууд чинь өдөр болгон ядуулж штэ. Тэрийг л ихний ээлжинд засчихл та. Сая улсын төсөв оруулж ирэхдээ 2026 оны улсын төсөв дээр хүн амын орлогын албан татвараа тэр 1% дээр нь авааччих байсан бохоггүй. Тэр шатлсан татвараа болчих ёсноосэн. Нийгмийн даатгалаа багасгачих байсан. Тэгээ аж ахуй нэгжийн орлогууд дээр оногддог татваруудаа цонхон болгочих байсан, багасгачих байсан. Тэгээ тэр хөдөлмөрийн харилцаа зохицуулж байгаа олон хуулиудынхаа акцийг сая энэ улсын төсөвтөг нийлүүлээ оруулаад ирэх байсан. Тэгээ хөдөлмөрийн харилцаа чинь Монголд хүнийг хөдөлмөр хийх, ажил хийх дуу сонирхлын нухчин дарах зорилготой бизнесийн компани хуулиуд чинь бүгдээрээ аж ахуй нэгж байгуулад өрсөлдөөд ажиллах, амьдрах бүх сонирхлын нухчин дарах зорилготой. Монголд нэгсэндээ хүн өөрөөгөө удирдаад өөрөөгөө авч яваад энэ бизнес эдийн засгийн орчинд өрсөлдөх, ажил хийх бүх урам зоригийн бүх нөхцөл болцоог нь хааж боомсон хууль эрх зүйн орчинд байгаад байна шүү дээ. Сүүлийн 8 жилийн хугацаанд хийсэн та нарын Монгол улсад хийсэн гайч нь шүү дээ. Тэг энийг засъя гэд хэлэлтэй. Тэр гой ганган үг хэрэггүй байхгүй да. Тэгээд энэ авилгалгүй болгомоор байгаа бол тэр ачсан нам дээр бэлэн болгоцсон байгаа тэр иргэний хяналтын хуулиудыг ингээд оруулж ирэл батлаад хөлдөө. Та нар яга хуулийг авахгүй гоо тэрний анхны хуулийн суурьуудыг өргөн барьсан шүү дээ. Авахгүй гоцтой авилгалтай тэмцэхийг хүсээгүй байхгүй. Тэр энэ эрх мэдлийг багасгах та багасгахын тулд тэрний орон нутгийн бие даасан байдалтай холбоотой тэр зохиц хуулийн зүйлийг одоо ихтүүлэлтэй. Яагаад та нар тэр иргэний боловсролын төвүүдийг устгаж хаасан? Иргэний мэдээллийн төвүүдийг устгаж хаасан? Та нар яагаад иргэний оролцоог устгасан? 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 2023 оны нэмэлт өөрчлөлтөд оюун үрдэн нэг юм яриадсан санаж байгааз Шүдгүү Арслан ерөнхий сайд Шүдгүү Арслан байна. Өнөөдөр Зандан шатарч нь амар сайхан засгийн газрын хуралдаан дээрээс хөөж явуулж байгааз нохон гөлөг шиг хөвөө гаргасан шүү дээ. Тэр хэлж байгаа үг нь ихтэй тийм хогийн үг үлээ. Тийм шийдэмгийн удирдахчийн үг биш байлээ. Ачаагүй нэг гөлөг дараа нь намдруу битээ эргэж боргоороо энэс өөр сонголт байхгүй шүү л гэж хэлж илээ. Би чамд дургуудаа ингээгүй шүү энэс өөр сонголт байхгүй шүү гэж. Гэхдээ энэ хуулийг оюун эрдэнэ хийлгэсэн шүү дээ. Үндсэн хуулиар. За одоо энэ хуулийн дээр нэг заваа юм байгаа. Одоо бүгдээрээ сайн санаарай. Тэр иргэний орон нутгийн бие даасан байдал байхгүй болсон гэж хэлээд байгаа чинь тий. Одоо Зандан шатар хүсэх юм бол заяа. Нийслэлийн засаг дарга. За 21 аймгийн засаг даргыг шууд өөрийнхөө хүснээр хөөж явуулна. Хууль нь тийм байгаа. Энэ хуулийг тийм болгосон эднэр. Нэгсэндээ орон нутгийн удирдлагад чи иргэдээс сонгогдож аваад иргэдийн төлөө ажиллах хэлдэг байхгүй. Ерөнхий сайдын төлөө ажиллахыг хэлдэггүй байхгүй. Одоо Америкт болоод байгаа хэрэг чинь тийм шүү дээ. Ерөнхийлөгч нь нэг шийдвэр гаргангууд орон нутгийн эсвүүцэд байгаа хөөе. Манай иргэд наадах чинь дэмжихгүй байна. Миний иргэд намайг сонгосон. Та сонгоогүй. Би таны төлөө ажиллаагүй. Би энэ өөрийнхөө нутгийн, өөрийнхөө мужийн, өөрийнхөө хотын иргэдийн төлөө ажиллаж байгаа. Манай иргэдэд бол эрх чөлөөний үндсэн гэдэг чинь ийм зүйлийг хэлээд байгаа маа. Чиний
Тэ хүчирхийлэл, түрэмгийлэл энэ баримтчилгаа чинь манай эрхчлөөний орон зайг устгаад байна. Чи иргэдийн минь аюулгүй байдлыг бүр илүү их устгаад байна. Гэд эсэргүүцээд тэрийг нь хотын дарга нь, хотын прокурор нь, хотын шүүх нь, хотын цагдаа нь эсэргүүцэж байна. Иргэдтэйгээ нийлээж агсаж байна. Хэдэн саяараа босч ирсэн зогсож байгаа. Энийг иргэний тэ орон нутгийн бие даасан байдлыг шилээд байгаа байхгүй. Түүнээс үндсэн хуулиар эсэргүүцэх юм тэд нар чинь. Тэр мулгуу даргын гаргаж байгаа мулгуу шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Тэр бүх одоо тэр улс даяараа хэрэгждэг хуулиудаа эсэргүүцээгүй. Өөрийнхөө орон нутгатойгоо дархлаагаа хамгаалж байгаа. Иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалж байгаа. Тэгээ ийм хуулийг устгасан байсан. Энэ бол арчлан нийгмийг устгасантай ижилхэн зүйл байсан. За тэгээд энэ нэг ингэдгийг те нэрээ нуусан аккаунтаа ингээд төвчсөн те локд ингээд аккаунт унтаа болгочихсон нөхдүүдийг трол аккаунт гэдэг байхгүй. Нэрээ нуусан, нүрээ нуусан. Тэгээд локд хуурамч аккаунт гэсэн үг шүү дээ. Тэгээд манайхан тэр трол гэдэг үгийг ойлгохгүй байгаа. Трол гэдэг чинь яг энийг хэлээд байгаа байхгүй. Сошиал орчинд нэрээ нуусан, нүрээ нуусан хэн мэддэхгүй тийм аккаунтуудыг хэлээд байгаа. Хэнийг мэдж байгаа бол өөр. Тэгэхээр трол гэдэг чинь ийм зүйлийг хэлж байгаа шүү дээ. Тэр под гэдэг яваад под. Тэгэхээр нэг трол аккаунтын ард олон хаяг үүсгэж хэлээд байгаа байхгүй. Олон хаяг. Одоо тэр Европт баригдаад байгаа, тэр өмнөд Азийн улсууд баригдаад байгаа. За тэгээд ер нь бол энэ тэмдгүү ингээ баригдаад байгаа под фармууд гэдэг шүү дээ. Тэр чинь хэдэн мянган утсыг нэг хүн удирдаад шүү дээ. Тэгэд хиймэл оюун ухаан ашиглаж чинь. За энэгээр болохоор улс төрийн элдв бусын хуурам нэхлэх, суртал ухуулга заллин хийж чинь. За зэрэгцээ тэр санхүүгийн заллин хийж чинь. Бүхэл байдлаар нийгмийг завааруулахад ашиглаж байгаа. Тэгэхээр энэ нэрээ нуусан, нүрээ нуусан хүмүүс Монголд бол тоолууд. Энэ хүмүүс бол Монголын улс төр нийгмийн талаар битгий оролцож бай. Тэр хүмүүсийг зүгээр шууд устгах. Тэ? Энэ хүмүүс бол Монголын улс төр нийгмийн талаар ярилцж байгаа юм бол та бол шууд устгаж. Энэ бол тороолууд тахгүй. Эдгээр бол хинт ч хэрэггүй. Хүн хагур. Аккаунтаа нууцсан байгааз. Тэгээд Монголын улс төр нийгмийн талаар ярих гэж бол сайхан их тод гараад ярилц. Бодлогын мэдлэлцээ хий болж байна. Бүх талаар. Тэ? За тэгээд товчхондоо нэг юм байна. Тэгээд ярих сэдв угаасаа маш их байдаг. Юу нэ? Энэ 3G их чөлөө гэж худлаа ярьсан нохтууд байдаг гинэ. Одоо харин наад өгөөд энэ нөхөр бол одоо тороолохгүй. Хон хэрэг чинь арай нөгөө алуурчин Халтмаагийн Батуулгын алуурчин гөлөг юм шүү дээ тий. Хөргөний алчхад уучлалтгүйгээд хугацаанаас өмнө гарч ирчээд одоо Монгол завааруулаад яваад байгаа тий. Хон хэрээний инх хот лөө. Батуулгад нөгөө гимт хэрэгтэн хулгайчийн нөөц байгаа гэж тэрийг хэлсэн шүү дээ. Алуурчны нөөцл байгаа зү. Батуулгын тойроо дандаа гимт хэрэгтэн л гэдэг шүү дээ. Ийм бузар юмнуудаа дандаа тэр нийгмийг бузарлах ажлуудаа хийдэг юм. Тэгээ тэр эрхчлөөгээ чинь сая хэн их яриад байгааг хэлээд сонссон биз дээ тий. Одоо нөгөө шоронлуугаа яваад ирэхлээр тий эрүүгийн гимт хэрэг хийчихсэн Монгол улсын эсрэг гимт хэрэг хийчихсэн хулгайч дээрэмчт чинь төрийн эрх мэдлээрээ дамжаад хийсэн энэ хулгайч нар чинь эрхчлөө яриад байгаа харж байгаа биз. Эрхчлөөг нухчин дарчгаад тий бодлогоор санаатаагаар Монголын нийгмийг устгах ажлуудыг хийчихэд одоо тэд нар эрхчлөө яриад байгаа. Монголын нийгмийг устгахтаа эхлэхдээ газар шороо, ард түмэн, байгалийн баялаг, цэвэр цус нөж, өөрсдөө цэвэр юм бөөмөд. Бүгднийг талцуулж, бүгднийг үзий ядуулж хагаад эрх мэдэлд очингуудаа бүх бузар хулгай дэрмээ хийчихэд одоо хуулийн өмнө очих төхөөлөрөнгүүд бүгд эрхчлөө ярьж байгаа. Хэм багт тэр өнөрөө цэцэг гэдэг нөө заргийн өнөрөө те тэр нөхөр чинь тэгсэн шүү дээ. Монголын нийгэмд итгэх итгэлийн эсрэг асар хүчтэй пропаганда явуулсаар хагаад өөрөө шоронгийн хаалга маш олон хууль зөрчсөн шүү дээ. Маш олон хууль зөрчсөн.
Тэгээ шоронд явахынхаа өмнө тэг цагдаад баригдахынхаа өмнө толон дээр бичсэн үгийг санаж байгаас эргчлөө гэж бичижсэн. Эргчлөөгөө устгах ажлыг хийж гэхэд цагдаагийн өмнө очихдоо эргчлөө гэж бичижсэн. Яг өнөөдөр самар сайхан тэгж байгаа үстэй. Ийм л байдаг. Учир шалтгаан суурийг ойлгохгүй л ийм л байдаг. Яг одоо энэ залин явж байгаа аргачлал яг энүүгээрээ л явж байна. За тэгээд өндөрлөе дөө. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье, сайхан амарцгаагаараа сайн сайхныг хүсье. Үзэж байгаа хүмүүст нь тухайн цаг үеийнхэн мэндийг хүргэе. Тэгээд улс төр нийгмийн боловсролын талаар бол ярмаар байна. Тэгээд амжихгүй байна. Энэ өнөөдрийн улс төрийн болж байгаа процессын онлын талаас нь ярилцахгүй болохоор бид нар зүгээр нөгөө үзэгдэл дээр нь хэрүүл хийгээл ерөөсөө уучлахгүй байгаа юм л да. За тэгээд баяр та.